Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. УК-гийн 14 хоногийн Fit Challenge-д орж ирсэн танд баяр хүргье. Тэгээд юуны төрөнд өөрөө шийдвэрээ гаргаад өөртөө өөрчлөлт гаргахаар орж ирсэнд би үнэхээр баяртай байна. Тэгэхээр энэ challenge маань нэгдэх өдөр. Энэ нэгдэх өдөр эхлэх байгаа. Тэгээ энэ нэгтгэхээс хойш 2-7 хоног үргэлжилнэ гэсэн үг. Тэгээ бид нар 7 хоногийн 5 өдөр дасгал хийхээр байгаа. Тэгээ 2 өдөр амарна, нэгсэндээ хагас бүтэнсэн өдөр амарна. Хэрвээ та илүү өөрчлөлт гаргах хүсэлтэй байгаа бол энэ амралтынхаа 2 өдрөөр хэвлийн дасгал юм уу эсвэл кардио дасгалаа нэмж хийж болно. За тэгээд та энэ дасгалын PDF файлаа татаж авсан байх гэж бодож байна. Хэрвээ татаж аваагүй байгаа бол би линк өгсөн байгаа тийм ээ, холбоос өгсөн байгаа uka.com зураас татаад Fit Challenge гээд орох юм бол тэнд хэрхэн яаж энэ дасгалын файлаа татаж авах мэдээллийг өгсөн байгаа. Хэрвээ та татаад авчихсан байгаа бол баяр хүргэе. Одоо дасгалаа эхлүүлэхэд бэлэн боллоо гэсэн үгэ. Тэгэхээр энэ fitness challenge-д шалтгаан ерөөсөө хэрэггүй, бидэнд зөвхөн үр дүн хэрэгтэй. За тэгэхээр энэ номоо файлаа доош нь эргүүлэхэд жижигхэн танилцуулга өгсөн байгаа. Тэгээд бид 7 хоногийн 5 өдөр үргэлжлэн энэ дасгал дээр ихэвчлэн бид хэвлий, өгзөг, хөлийг голлож хийх дасгалууд би оруулсан байгаа. Тэгэхээр бид нэр хөлний дасгалыг хөл буюу өгзгийн дасгалыг хийн, кардио дасгал хийн, тэгээд хэвлийн дасгал хийх байгаа. Тэгээд би энд хэрвээ та тогтмол дасгал хийж чаддаггүй бол эсвэл өөрийгөө урамшуулж чаддаггүй бол энэхүү challenge туслах болно. Хаана явагдах вэ гэвэл миний Instagram-ийн Fit Challenge сувагт явагдана гэсэн байгаа. Тэгэхээр энд дарж нэгдэрээ гэсэн. Тэгэхээр энд та дарах юм бол та миний Fit Challenge руу орно, тийшээ follow хийгээд орох болно. Тэгээд энэ Fit Challenge сувг нь энэ Instagram-ийн X3 Fit гээд миний зөвхөн дасгал оруулдаг аккаунт байгаа. Тэгэхээр та энэ Instagram дээр дараад намайг follow хийгээрэй. Миний дасгал оруулдаг аккаунт дээр follow хийгээд тэр аккаунт дотор энэ Fit Challenge сувг байгаа. Тэгэхээр энэ сувг руу орохоор зөвхөн тэн дээр бид нар асуулт, хариулт, өнөөдрийн дасгал хэрхэн явагдсан бэ? Яах вэ? Бүгдийгөө зөвхөн энэ сувг дотроо ярилцах болно. Бусад бүх сошиал медиа, бусад бүх юмн дээр өрөөсөө хандах хэрэггүй. Зөвхөн энэ дотроо бид нар энэ чаленжа яриад явах болно шүү. За ёо. За тэгээд энд танд юу хэрэгтэй вэ гэсэн байгаа. Бүх дасгалуудыг гэртээ хийх боломжтой. Танд ямар тоног төхөөрөмж хэрэгтэй вэ гэвэл туухай буюу гантел хэрэгтэй. Тэгэхээр хөлний дасгал хийхэд ер нь бол жоохон хүндөвтөр гантел хэрэг болдог. Тэгвэл та урд нь жинтэй дасгал хийж байгаагүй бол 1-2 кг-ийн туухай байж болно. Тэгэхээр танд ямар туухай байна яг түүнийгээ ашиглаараа. Хэрвээ туухай байхгүй байгаа тохиолдолд би туухайгүй юм байна, энэ challenge-д орох боломжгүй юм байна гэд гарах хэрэггүй. Туухайгүй биеийн жингээрээ хийж болно. Дасгалын эрзэн байгаа бол эрзэнээр дасгалын эрзэнтэй бас хийж болно. Хөлний дасгалуудыг бүгдээрингийн дасгалын эрзэнтэй хийх юм бол сайн орно. Тэгээд дээсээр бид нар кардио дасгалаа дээс тоглох болно. Тэгэхдээ дээсгүй байгаа бол заавал бас дээс хэрэггүй. Зөвхөн нөгөө гараа эргүүлээ дээс тоглож байгаа юм шиг дээшээ өсөрөхөд л хангалттай заяа. Тэгэхээр аль нэг энэ тоног төхөөрөмжүүдийн туухайч байхгүй, дасгалын эрзэнч байхгүй, дээсч байхгүй бол санаа зовсны хэрэггүй. Зөвхөн биеийн жингээрээ хийх боломжтой. Эсвэл усны савнд ус хийгээд хийх боломжтой. Усны сав гантел байхгүй бол ус нь хөнгөн байвал усныхаа савн дээр дотор илс хийгээд хийх боломжтой. Тэгэхээр гарын дор байгаа бүх материалуудаа ашиглах боломжтой. За дасгалын эрзэн байхгүйгээр хөлний дасгал хийж болох уу гэвэл бас хийж болно. Бүгдээрээ байх юм бол илүү үр дүнтэй, байхгүй бол бас болно. За тэгээд хэрвээ танд аль нь ч байхгүй бол санаа зовсны хэрэггүй, зөвхөн биеийн жингээр хийж болно гэдгийг би хэлсэн байгаа. Тэгээд энэ амжилттай хийсэн өдрөө тэмдэглэх гэсэн. За эхний өдрөө хийчлээ, 2 дахь өдрөө хийчлээ, 3 дахь өдрөө хийчлээ гэж тэмдэглээд явах боломжтой энэ. Тэгээд 14 хоногийн challenge би энд оруулсан байгаа. Тэгэхээр өдөр 1, 2, 3, 4, 5 эхний 5 өдөр. Тэгэхээр бид энд
7 хоногийн дасгал оруулсан байна. Тэгэхээр 2-7 хоног би энэ дараагийнхаа юунд шууд энийгээ давтаж хийн шүү. За тэгэхээр эхний 7 хоногт энийгээ хийн, энийгээ 2-7 хоног хийн гэсэн үг. Тэгэхээр эхний 7 хоногийн дасгал амархан байсан бол дараагийн 7 хоногт жингээ нэмээд хийн. Эхний 7 хоногт биеийн жингээр хийсэн бол 2 дахь 7 хоногт жинтэй хийх. Тэгэхээр дасгалаа өөрөө хүндрүүлнэ. Эхний 7 хоног эрзэнгүй хийсэн бол дараагийн 7 хоног эрзэнтэй хийхээр тийм ээ. Гэх мэтчтэй эхний 7 хоног 10 хийсэн бол нэг дасгалыг 10 давтамжтай хийсэн бол дараагийн 7 хоногт 15 давтамжтай хийх. Гэх мэтчлэн дараагийн 7 хоногт жижигхэн хүндрүүлнэ гэсэн үг шүү. За тэгэхээр энэ 14 хоногийн чаленж өдөр 1 гэсэн байна. Тэгэхээр энэ цэнхрээр бичсэн энэ юун дээр дандаа холбоос оруулчихсан байгаа. Энэ цэнхэр өнгөтэй энэ халаалт хэвлий гэсэн маань эднэр дээр дандаа холбоос оруулсан учраас курсороо энэ давчирж ирж байгаа шууд дарна гэсэн. Тэгэхээр энэ халаалт дээр дарахаар шууд YouTube бичлэг рүү оруулна. Тэгээ YouTube бичлэг дээр халаалтаа хэрхэн яаж хийх вэ? Тэгэхээр хөлний өдөр заавал халаалт хийн. Тэгэхээр халаалтаа яаж хийх үү гэдгийг YouTube бичлэг дээр оруулсан байгаа учраас та тийшээ ороод шууд бичлэгээ үзэх боломжтой. Тэгэхээр энэ халаалт гэдэг дээр дарна гэсэн үг. Одоо энэ дээр аваачаар энэ линк нь гарч байгаа үстэй те энэ доор youtube.com гэж шууд YouTube руу оруулж байгаа шүү. За халаалт бол нэгэн төрлийн халаалт байгаа. Бүх халаалтууд ижилхэн. Тэгэхээр халаалтыг нэг YouTube дээр нэг үзсэн байхад хэрвээ та цээжилсэн бол дараа нь үзэх шаардлагагүй, зөвхөн хөл хийхээс өмнө халаалтаа хийгээд явна гэсэн үг. Кардио дасгалыг энэ цааш нь оруулчихсан байгаа. Хөлөө үзэхийг бас тусгайчлан оруулчихсан байгаа. Хэвлэлийн дасгал. За хэвлэлийн дасгал өдөр 2 өөр дасгал хийн. Өдөр энэ 4 дахь өдөр нь болохоор бас ондоо дасгал хийн. 5 дахь өдөр нь бас ондоо дасгал хийх байгаа шүү. За 5 дахь өдөр би энэ 3 дасгалыг гурвууланг нь оруулсан. Яагаад гэвэл бид нар хагас бүтэн санд нь амрах учраас сүүлийн тэмээний ачаа хүнд 3 дасгалаа гурвуулангийн хийн нэлээд чанга өдөр байх болно. Тэгэхээр энэ хэвлийн дасгал бүгдээрээ ондоо дасгал учраас ондоо дээр нь дараад үзээрэй заа. Би энэ хэвлийн дасгал дээр өмнө нь хийжсэн 10 хоногийн чаленжны дасгалуудыг оруулсан байгаа. Жижигхэн кардио дасгалтаа, дээрэс нь кардио дасгалыг хэвлийн дасгалтаа хольж оруулж өгсөн байгаа учраас үр дүн үзэхэд маш их үр дүнтэй шүү гэдгийг хэлэх хүсэлтэй байна. За тэгээд эхний өдөр халаалтаа хийгээд, кардио дасгалаа хийгээд хөл өгцгөөний дасгалаа хийн. Дараагийн өдөр зөвхөн хэвлийн дасгалаа хийгээд хөлөө амраана. 3 дахь өдөр халаалтаа хийгээд хөл өгцгөө хийгээд кардио дасгалтаагаа хийчин. Тэгээд 4 дахь өдөр нь зөвхөн хэвлий хийгээд хөлөө амраана. Ингээд 5 дахь өдөр 3 дасгалаа гурвуулангийн хийхээр байгаа. Тэгээд хагасаа бүтссэн өдөр амралт эсвэл кардио. Тэгэхээр амралт эсвэл кардио эсвэл хэвлийн дасгал, аль нэг хэвлийн дасгалаа давтаж хийх боломжтой шүү. За ёо. За тэгээд энэ тал дээр асуулт байгаа бол би түрүүн хэлсэн тийм ээ. Нөгөө Instagram-ийн X3 Fit рүү энэ дээр дарж ороод тэнд дотор нөгөө Fit Challenge гэж суугт байгаа. Энэ дээр бүх асуултуудаа асуугаад явна. За энд хөл өгзөгний дасгалууд хийхэд анхаарах зүйлүүд гэж байгаа. Тэгэхээр хөлний дасгал хийхээс өмнө халаалт заавал хийгээрэй. 8-аас 16 удаа давтна гэдэг нь тухайн дасгалыг 8-аас 16 удаа хийхийг хэлнэ. Тэгээ яагаад 8-аас 16 удаа вэ гэх юм бол хэрвээ жин маш хүнд хэцүү байгаа бол 8 удаа хийнэ. Нэгсэндээ тоогоо хасна. Хэрвээ өөр тохирсон жинтэй байгаа бол 10-аас 12 удаа хийнэ. Хэрвээ жин чин дэндүү хөнгөн амархан санагдж байгаа бол 16 буюу түүнээс дээш хийх. Тэгэхээр түрүүн хэлсэн тийм ээ. Одоо жишээлбэл энд байгаа кардио дасгал дээр анхаарах зүйлүүд энд за хөл өгцөгний дасгалууд энд байгаа. За жишээлбэл энэ туухатай поз, скват 8-аас 16 удаа 3-аас 5 оролт хийнэ гэдэг. Тэгэхээр энэ цэнхэр өнгөөр бичсэн, энэ ягаан өнгөөр бичсэн эдгээр бүгдээрээ холбоос байгаа. Тийм учраас яг тусдаа дараад ямар дасгалаа яаж хийх үү гэдгийг YouTube бичлэгдээ оруулсан учраас эхлээд энийгээ дараад дасгалтаагаа танилцаад тэгээд хийн гэсэн үг шүү. За. Тэгээд энэ дээр дараад за дасгал 1 гэхэд туухатай пост скват 8-аас 16 удаа 3-аас 5 оролт
гэсэн байгаа. Тэгэхээр энэ дээр дараад YouTube бичлэг рүү ороход тэр YouTube бичлэг дээр үзээд тэр доор description хэсэгтэр тухайн дасгалыг хэрхэн яаж хийх вэ гэдгийг би бичгээр бичсэн байгаа. Тэгэхээр тэрийг бас уншиж танилцаарай заа ёо. За 3-аас 5 оролт гэдэг нь 8-аас 16 удаа давтаж хийснийгээ дахиж 3-аас 5 удаа хийхийг хэлнэ. За жишээлбэл та суулт хийлээ гэхэд суултаа эхлээд 10 удаа хийчихье. За 10 удаа суулт хийчлээ. Амарлаа. 1 минут амарлаа. Дахиад 10 удаа хийн. 1 минут амарлаа. Дахиад 10 удаа хийн. 1 минут амарлаа. Дахиад 10 удаа хийн. Тэгэхээр таны өөрийн бие хэр байгаа дасгалдаа та анхан шатных байна уу? Эсвэл урд нь дасгал хийж ийсэн үү? Тэр бүгдээс шалтгаалаад 3-аас 5 удаа гэдэг нь хэрвээ үнэхээр хүнд байвал 3 оролттой хийн. Үнэхээр амархан байвал 5 оролт хийн гэсэн үг. Тийм болохоор 8-аас 16 удаа давтаж хийснийгээ 1 минутын амралтын дараагаар дахиж давтаж хийхийг энэ оролт гэдэг байгаа юм шүү. За ёо. За тэгэхээр оролтуудын хооронд 1 минут амарна. За супер оролт гэд би бичсэн байгаа. Жишээлбэл энд хардаа хөлний дасгал байлаа гэхэд супер оролт. За энэ супер оролт гэж яг юу хэлээд байна вэ гэвэл супер оролт гэдэг нь 2 дасгалыг амралтгүйгээр цувруулж хийхийг хэлнэ. Хэрэв үнэхээр амрах шаардлагатай бол дунд нь 10 секунд амарна гэсэн үг. Жишээлбэл одоо энд супер оролт гэсэн байна. Туухадаа 2 тал руугаа эрзэнтэй суулт гэд энэ дасгалаа хийж дуусан гут тийм ээ. Энэ 12-оос 20 удаа 12 удаа хийлээ гэхэд 12 удаагаа хийж дуусан гутаа шууд үсрэлттэй суулт биеийн жингээр хийх жишээтэй. Тэгээ хэрвээ энэ дасгалаа хийгээд ямар хэцүү юм бэ гэвэл нэг 10 минут амраад тэгээд 10 минут биш 10 секунд 1 2 3 нэг амьсгаагаа аваад амьсгаагаа жоохон дараад тэгээд дараагийнхаа дасгалыг шуулт хийн. Ингээд энэ дасгалаа хийж дуусан гутаа 1 минут амарна. 1 минут амарсныхаа дараагаар дахиад эхний дасгалаа хийж дуусаад 2 дахь дасгалаа хийгээд дахиад 1 минут амарна. Дахиад 1 минутын дараа энийг нэгсэндээ 3-аас 4 оролт давтаж хийн гэсэн үг. Ингэж ээж бид нар энэ оролтуудыг хийж ш тийм ээ. Зөвхөн 10-аас 12 удаа хийгээд зогсох юм бол биеийн булчин руу орохгүй. Энийгээ бид 3-аас 4, 3-аас 5 оролт хийжээж бид энэ хөлний булчин, энэ өгзөгний булчин хоёрыг хөгжүүлнэ. Хөл өгзөгний булчин бол бидний биед байдаг хамгийн том булчин байдаг. Тэгэхээр ер нь бол нэлээд сайн ажиллаж гарч ирнэ. Тэр олгон зүгээр ганц хоёрхан суулт хийгээд гарч ирдэггүй. Тиймээс энийг нэлээд ажиллаж байж гарч ирдэг гэдгийг би өөрийнхөө биетээр үзсэн. Яг тэгвэл би бол надад тийм хүмүүсийн байдаг те булчинтай тийм өгзөг байгаагүй анх дасгал хийж эхэлж яхад бол бараг хүүхэд гаргасны дараагаар бол бүр хавтгаа гэж ихтэйхэн доошоо унжсан. Ер нь бол хэцүү болж исэн. Тэгээд нөгөө нас явах тусам татах хүч доошоо байдаг шүү дээ тий. Тэгээд тэгсэн ч юм уу ер нь бол доошоогоо унжих тал руугаа болсон байсан. Тийм учраас дасгал хийснээр энэ өгзөгний дасгалыг бүр их хэмжээгээр хийснээр бол арай гайгүй болж байгаа. Тэгэхээр миний хувьд бол би 40 гарцсантай 50-д хүрж байгаа хүн нэлээд ажиллаж гарч ирсэн. Залуухан хүмүүс бол дорол бас хөгжих байх гэж би бодож байна. За ингээд дасгал 3 энд бас 2 дасгал супер оролттой хийж байгаа. Дасгал 4 энэ 2 дасгалыг шууд супер оролттойгоор ийм 4 удаа 4 дасгалыг нэг өдөр хийн гэсэн үг. Яг өгзөг хүлэнд орох дасгалууд байгаа. За тэгээд энд туухадаа хийх үнэхээр хэцүү байгаа бол биеийн жингээр хийж болно. Тэгэхээр тэр нь санаа зовсны эргүү анхудаа дасгал хийж байгаа бол биеийн жингээрээ хийгээрэй. Тэгэхээр эхний 7 хоног биеийн жингээрээ хийсний дараа дараагийн 7 хоногт нь жижигхэн жин заавал барьж хийгээрэй. За кардио дасгал дээр анхаарах зүйлүүд гэсэн байна. Нэгдүгээрт кардио 2 дасгалыг супер оролттой хийн. Супер оролт гэдэг нь 2 дасгалыг түрүүн хэлсэнтэй цувруулж амралтгүй хийхийг хэлнэ. Амрах шаардлага бутаа бол зөвхөн 10 секунд амарна. Дунд нь 2 дасгалынхаа дунд 10 секунд амарна. Тэгэхээр бид нар дээс тоглоно, хагас бөрпи үсрэлттэй хийх
болно. Тэгэхээр нэлээд амьсгаа давхцсан. Тийм болохоор энд дээс тоглохдоо 1 2 3 өсрөн. Тэгэхээр 30-аас 50 удаа өсрөн. Хэрвээ танд үнэхээр хэцүү байгаа бол 30 удаа өсрөөр, бүр хэцүү байгаа бол 20 удаа өсөрч болно. Тэгээд жижигхэн амьсгаагаа дараад хийж дуусныхаа дараад амьсгаагаа жижигхэн дараад тэгээд дараагийнхаа тасгалбал руу хийн. Тэгэхээр хагас burpee өсрэлттэй. Тэгэхээр хэрхэн яаж амархан хувилбарыг би бас оруулсан байгаа. Тэгэхээр амархан хувилбарыг бас дагаад хийх болно. Дээс тоглоход бол амархан хувилбар гэж байхгүй, угаасаа өсрээд хийн. Хагас burpee-г бол амархан хийх боломжтой заяа. За тэгээд тэрийг 8-аас 10 удаа. Үнэхээр хэцүү байгаа бол за бүр 5 ч удаа хийж болно, 6 ч удаа хийж болно. Огт хийгээгүйгээс 1 2 ч хийсэн бас хангалттай. Заавал 10 удаа хийгээд амьсгаан давхцаад бас бие муудах юм бол дим штэ, тийм ээ. Тийм учраас эхний ээлжинд өөрийнхөө биетэй сайн харьцаж хийгээрэй. За ингээ 2 дугаар дээс байхгүй бол дээс тоглож байгаа юм шиг өсрөн. Ингээд үсэрнэ гэсэн нийт 3-аас 5 оролт хийн. Тэгэхээр энэ хоёр дасгалаа цувруулж хийчээд 1 минут амраад дахиад хийн, дахиад 1 минут амраад дахиад хийн. Тэрийг 3-аас 5 оролтуудын хооронд 1 минут амарна. Жишээлбэл 50 удаа дээс тоглоод 10 удаа хагас burpee хийн, үүнийг 1 оролт гэнэ. 1 минут амраад дахиж 50 удаа дээс тоглоод 10 удаа хагас burpee хийн, 1 минут амарна. Энэ 2 дахь оролт болно. Гэх мэтчлэн давтаад 3-аас 5 оролт хийгээрэй. За хөл өгцөгний дасгалыг түрүүн би тайлбарлсан. Кардио дасгал. Кардио дасгалыг би дасгал 1 дээс тоглох 50 удаа энэ дээр дарах юм бол би YouTube бичлэг оруулсан байгаа тийм ээ. Энэ бүх энэ цэнхэр өнгөөр энэ ягаан өнгөтэй эднэрт дандаа YouTube дээр бичлэг оруулсан байгаа. Тэгэхээр тэр бичлэг дээр яаж хийх үү гэдгийг хараарай. За хагас burpee өсрэлттэй 10 удаа хийн. Энийг хэрхэн яаж хийх үү гэдгийг үзэх юм бол энэ дээр дараад үзнэ. Хагас burpee амархан хувилбар нь энд дараад хийн. Тэгэхээр дандаа хөлөө өсөрч авчираад өсөрч хойшлуулаад байгаа. Тэгэхээр хагас burpee-г бол өсрөх шаардлагагүй, алхаж байгаа юм шиг хоёр хөлөө солбоод аяархан хийх бас боломжтой шүү. За тэгэхээр ердөө энэ байгаа. Тэгэхээр эднэртэйгээ сайн танилцаад энэ холбоо суд руугаа сайн дарж орж тасгалуудтайгаа танилцаад тэгээд энд өдөр нэгт өдөр бид нар халаалтаа хийн, кардио дасгалаа хийн. Тэгээд хөл өгцөгнийхаа дасгалыг хийн. Тэгээд энэ талаар хэрхэн явагдсан бэ, ямар байсан бэ гэдгийг бид нар Instagram руу ороод тэгээд энд дарж fit challenge энэ сувг руугаа ороод тэн дээр хоорондоо ярилцаад бүгдийг явах боломжтой шүү. Тэн дээр асуултуудаа асуух боломжтой, надтай шууд харьцах боломжтой. Би тэнд 14 хоногийн турш тантай хамт байх болно. Энэ YouTube сувгийг би оруулсан байгаа. YouTube сувг дээр орох юм бол та тэнд миний өөртөө туслах ухаан гэж байдаг шүү дээ, тийм ээ. Өөрийгөө хөгжүүлэх талын бичлэгүүд байгаа, тэнд бизнесийн талаарх бичлэгүүд байгаа, фитнесийн бичлэгүүд байгаа. Тэгэхээр тэр бүх бичлэгүүдийг үзэх боломжтой. Хэрвээ та энэ надад тохирсон суваг байна, би цаашаа мэдээлүүд авах хүсэлтэй байна гэх юм бол та миний YouTube сувагт бас бүртгүүлээрэй. За тэгэхээр амжилт хүсье. Тэгээд нэгдүгээр өдөр фитнес чаленж дээр бүгдээрээ уулзцгаая. Баяртай.